As much as I definitely enjoy solitude, I wouldn't mind perhaps spending little time with you. Улаанбаатарын төлөө хамтдаа зулгаасаа. Welcome to freedom. WTF-ийг үзэж байгаа залуучуудын өдрийн мэнд хүргэе. Road crew-ийн асаа байна. Наа Тэмүүлэн гэдэг. Наа Тэлмэн гэдэг. Сүндэрья. Наа Тавра гэдэг. I guess I better go now. I really like to stay here. Гоё Улаанбаатарын төлөө хамтдаа. Гоё Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэж залуусаа. Өнөөдөр миний сэдв болохоор намрын өнгөийг илүү гаргая гэж утсан байгаа. Удамшлалт урлагаа удамсны шинэлэг урлагтай хойж ерөөхдөө бүтээл хийх гэж байна. Өнөөдөр энэ зурж байна. Тэгээ энэ санаа нь болохоор палац чи өөрөө нөгөө юм даав шүү дээ, тэ. Тэгээ даав материалыг арай өөр хурц. Тийм даав биш юм шиг тийм арай өөр маягаар зургийг гэсэн. Өнөөдөр юу болж байгаа гэхээр энд Америкас Фейли гэдэг уран бүтээлч ирсэн ба ерөнхийдөө Фейли гэдэг уран бүтээлийн багталтаа 2 хүнээс бүрдэж байгаа. Ерөнхийдөө street arts гудамжны урлаг мөн баримл хийдэг юм Нью-Йорктэй залуучууд байгаа. Тэгээд өнөөдөр ирээд Монголын уран бүтээлчтэй Монголын бас яг өөр төрөл жанраар ажилладаг уран бүтээлчтэй хамтарч өнөөдөр Моисын 1-р байрны баруун талын актыг хоосон саарлагыг бас энэ урлагаар чимж байгаа ийм үйл явдал болж байна. Энэ бол street art улс орон болгонд байдаг л да. Тэгээд яг энэ тухайн яг үеийн залуучуудын яг өөрсдийнх нь илэрхийлж байгаа тэр үзэл бодол соёлыг энэ street art-аар дамжуулж илэрхийлдэг нэг хэлбэр. On the beach with a few club sodas, bedtime stories, and pose like them name Chuck Norris, and don't know the real hardcore cause sandals and no buck. Удамжны урлагийн яг хотод удамжны урлаг гэсэн мөртөө хотынхоо жинхэнэ нэг бас нэг урлаг гоё юм шүү дээ. Хобби читэд цаг. Stone man stop laugh and block off traffic. Then them wheel and pop off and them start clap it. With the pin file long and it a beat rapid. Police come in a jeep and them can't stop it. Some say them a playboy. Анхудаа ингээ гудамжны урлаг хийж үзлээ сонирхолтой юм байна. Бас их ер нь хотын өнгө үзэж ин ч гэсэн бас шинэ өнгөд юм. Миний зураг бол тийм айхтар юм бол байхгүй. Ерөнхийдөө бол зөвхөн өнгөний холимог шинжийг харуулахыг хүссэн ийм л уран бүтээл байгаа.
Миний хийсэн юм гэвэл би өөрийнхөө стилээр зурдаг стилээр зурлаа. Олон хөнгө оруулсан. Тэгээд янз бүрийн араштай тийм өөрөөр царайнууд зарсан. Зүг тийшээ гоё ур чадвар шаардсан тал руугаа өвжөөсэй гэж боддоо шүү дээ. Ингээд Улаанбаатар хот маань бас нэг сонирхолтой гоё гудамжаар тоогоо нэг байна. Ингээд залуучдаа дахиад гоё Улаанбаатарын төлөө хамтдаа WTF